Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Амжилтгүй нэг төслийн хүрээнд цуврал санамж хүргэж байна. Санамж 1. Тоног төхөөрөмжийн ажиллагаанд тавих хяналт мэдээлэл. Тоног төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих үүргийг ашиглалтын шуурхай үйлчилгээний ба шуурхай засварын хүмүүс хариуцна. Тоног төхөөрөмж байгууламжийн хэвийн аюулгүй ажиллагааг хариуцсан хүмүүсийн үндсэн үүрэг нь хариуцсан объектуудаа ээлжид үзлэг шалгалтыг чанартай хийж гүйцэтгэхэд оршино. Шуурхай ажиллагааны ажилчид ээлж хүлээлцгээс 30 минутын өмнө ажлын байранд ирж эрцийн бүртгэлд орж зааварчилгаа авсан байна. 1. Ээлж хүлээлгэн өгөх хүнээс тоноглол, хэмжүүрийн автоматикийн горим ажиллагааны байдал, тоноглолын эд анги, хөргөлт тосолгоо, дөргөө зэрэг гэмтэлд хүргэж болзошгүй цэгүүдийг сайтар судлан өөрийн биеэр үзлэг шалгалтыг хийн, байвал зохих заавар схем түлхүүр цэвэрлэгээ, галын тоноглол, засварын багаж хэрэгслийг нэг бүрчлэн тоолж хүлээлцэн. 2. Ашиглалтын ажилчид ээлж хүлээн авахад тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг нэг бүрчлэн шалгаж хүлээн авна. 3. Ээлжийн туршид тухайн хүний хариуцсан тоног төхөөрөмжүүд нь техникийн ашиглалтын дүрмийн дагуу ажиллаж байгаа эсэд байнга хяналт тавина. 4. Тоног төхөөрөмж шугам хоолой болон цахилгаан схемийн байдалд тавих хяналт өгөгдсөн горим ажиллагаатай нийцэж байгаа эсэд хяналт тавина. 5. Хариуцсан тоноглолын ажиллагаа болон ажлын байрны ариун цэвэр, тоосжилт, галбаа тесэрч дэлбэрэх шинж тэмдэг, болзошгүй эрсдэл гарахаар нөхцөл байдал үүсэх хүний амнаас тоног төхөөрөмжөд гэмтэл учруулж болох ямар нэгэн зөрчил доголдол дутагдал байгаа эсэд хяналт тавьж үзлэг шалгалтыг хариуцлагатай хийж гүйцэтгэнэ. 6. Ээлж хүлээлгэн өгөх үеийн тоног төхөөрөмжийн горим, ажиллагаа бэлтгэлд байгаа тоноглол болон схемийн найдвартай аюулгүй байдалд хяналт тавина. 7. Богино долгионы аппарат болон зарлан мэдээлэх төхөөрөмжүүдийн ажиллагааны найдвартай бүрэн бүтэн ажиллаж байгааг шалгаж ээлж хүлээлцэнэ. 8. Ээлж хүлээлгэн өгөх хүн ба албан ёсоор ээлжээ хүлээлгэн өгөөгүй бол аваар хохирлын хариуцлагыг шууд биечлэн хариуцна. 9. Аюулгүй ажиллагааны тангараг. Ажилтан бие аюулгүй ажиллагааны заалт бүрийг чандлан мөрдөж, өөрийн болон бусдын амнаас эрүүл мэндийг сахин хамгаалж ажиллахаа тангаргалъя.